За сайн байцгаана уу? Та бүхэнтэйгээ Сингапур улсаас мэдчилж байна. Switch буюу Сингапурын инновац технологийн 7 хоногт маш амжилттай оролцлоо. 112 арга хэмжээ 3 өдрийн хугацаанд боллоо. Тэгээ ер нь бол Switch нь өөрөө одоо 9 дахь жилдээ зохион байгуулагдж байгаа. За энэ жил бол одоо 30 орны стартапын экосистемийн тоглогчид, за олон улсын технологийн томоохон одоо технологийн компаниуд одоо ингээд оролцлоо. За энэхүү Switch арга хэмжээнээс бид бүгдийн хувьд маш олон туршлагыг хуримтлуулсан. Ер нь бол эдгээрээс ингээд харах юм бол хэрвээ Монголынхаа стартапуудыг олон улсын зах зээл дээр гаргахыг гэх юм бол энэ мэтчилэн томоохон одоо технологи инновацийн арга хэмжээнүүдэд улсаа төлөөлүүлж, бүүт авч оролцож, нетворкинг хийж, бусад улсаас суралцахаас гадна одоо Монгол зохион байгуулагддаг ICT Expo-го олон улсын шин чанартай хийхдээ бүрэн гаднаас одоо улс улсаар нь төлөөлүүлэн урих, улс улсуудын стартапуудыг хөрөнгө оруулагчны шийдвэр гаргагч нарыг одоо авчрахтай мөн яг одоо юу гэдэг ICT форумыгоо олон улсын түвшинд хийх, за Expo-гоос олон улсын түвшинд хийх ёстой байна гэдэг ийм бол бас дүгнэлтэнд бол хүрлээ. Мөн дараагийн нэг харсан зүйл гэх юм бол одоо улс орнуудын засгийн газар төрн хувийн хвшил стартапуудыгаа бол маш сайн одоо дэмжиж ажиллаж байна. Тэгээд энд бол 30 гаруй улсын экосистемийн хөгжүүлэгч нар одоо оролцохдоо дандаа засгийн газрын төрн одоо дэмжиж ингэж оролцдог байна. Тэгэхээр бид бүхэндэсэндээ одоо ингээд Монголоос Сан Франциско, Цэхүүрийн үндэд ч юм уу, за чухал гэсэн одоо энэ Япон, за тэгээ Сингапур энэ мэт одоо экосистемдээ топ 5-т явж байгаа эдгээр одоо улсуудын олон улсын экспо арга хэмжээнд оролцох нь бол нэг чухалаа. Жил болгон одоо 25 мянган оролцогч оролцдог олон улсын болон Азийн томоохон ивент байж байгаа. Одоо энэ жилийн хувьд гэх юм бол deep технологи, за эрүүл мэндийн технологи, за мэдээж одоо дэлхийд даяар ирчээ авч буй хиймэл оюун ухааны чиглэлээр гол одоо ихтгэл хилцүүлгүүд өрнөлөө. За мөн түүнчлэн одоо олон улсын тайзан дээр 40 минутын турш ихтгэл хэлцүүлж Монгол улсын засгийн газраас мэдээллийн технологийн салбарт хэрэгжүүлж байгаа бодлого, стратегийн талаар, за мөн Монголд хөрөнгө оруулалт хийх одоо хийвэл одоо ямар бенефит боломжууд байгаа талаар, за Монголынхан бас стартапуудыг олон улсад ингээд сурталчиллаа. IT Park Mongolia.